Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж 2016 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын 15 дугаар зүйлд эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тухайлсан нэмэлтүүд орсон. Тус заалтад эмнэлгийн мэрэгжилтэн эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх хууль захиргааны хэм хэмжээний акт хилцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохиох ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан бол 1-3 жил хүртэл хугацаагаар эрх хасч 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих хял шийдгэнэ гэсэн байгаа. Тэгвэл дээрх залтыг эсэргүүцэж өнөөдөр эмнэлгийн мэрэгжилтнүүдийн төр хорооноос мэдээлэл хийлээ. Энэ хууль бол өнөөдөр нийгэмд эрүүл мэндийн салбарын бөөн нийгэмд аюултай зандалчингууд те нийгэмд аюултай гэмт хэрэгтнүүд болсон юм шиг тийм ойлголт төрүүлэх гээд байгаа байхгүй юу? Уг нь бол үгүй. Тийм биш байгаа байхгүй юу? Тийм учраас өнөөдөр энэ дээр ямар ч үнэлцгүйгээр энэ хуулийг манай төр засгийн бол гаргачихсан. Яг халдвартай эмчихэд өнөөдөр үнжөөд жижигурт хэмжээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр тэнд бол нэг 20 эмч жижигурт хондог байсан бол одоо 50 эмч жижигурт хонж байгаа өдөрт. Энэ чинь юу гэсэн үг гэхээр хүний чинь манай халдвартай эмнэлгийн болсон хүчний чинь 5-ны 1 нь өдөртөө гарчин гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс өнөөдөр ингээд 2-3 сар ингээд удаан хугацаагаар үнжөөд жижигурт хоногдож 24 цаг нойрог хүн гэсэн үг шүү дээ. Тухайн ажлын байран дээр. Ингээд өндөр ачаалттай ажиллахад тэр хүмүүс өвддөг, ядардаг. Бие махбодын хувьд бол бие организмын хувьд бол ачааллыг бол даах чадваргүй болж ирж байгаа. Ингээд ирэхээр тэр алдаанууд гарах магадлал өнөөдөр үүсчихнэ гэсэн үг. Түүнчлэн энэ үеэр Монгол улсын эрүүл мэндийн салбар өнөөдөр сайтгүй эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэрэгжилтнээс шалтгааллахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэрэгжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шудраг бос гэж үзэж байна гэв. 15 хоногт 200,000 төгрөгийн аваан заваад 20-80 сая төгрөгөөр хоргуулна гэж энэ наснда бид нар энэ төлбөрийг төлж дийлэхгүй. Тэгэхээр өнөөдөр манай эмнэлгийн салбар ямар байгаа вэ? Улсын хэмжээний төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмнэлэг, гэмтлийн эмнэлэг маань барилга байшин ямар вэ? Нэг тархины месаслын тасаг гэхэд нэг давхар нь таасан нураад унах гэж байгаа. Ийм эмнэлэг дээр манай төр засгийн өндөрлгүүд яагаад очиод үзээд салбар ийм байхад тэр сайд хаана юу хийж байгаа юм? Энэ салбарыг улс төржүүлэх албагүй. Өнөөдөр бид нар тэмцэн гэдгээ мэдэгдэж байна. Тэгвэл энэ талаар хуульчид ийм байр суурьтай байна. Эмчнэр одоо сүүлийн үед бол одоо тэр эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга буюу 15-ын 1-д заагдсан байгаа. Эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байх гэсэн энэ заалтыг эсэргүүцээд байгаа нь буруу. Учир нь бол одоо тухайн одоо эрүүгийн хуулиуд айлган сүрдүүлэх замаар эрүүгийн санкцийг чангаруулснаар тухайн эмч ажилтнанд өөрчлөлтөнд ажил мэргэжилтэд хариуцлагатай хандах ийм эрх зүйн ухамсарыг бий болгож идэг. Гэтэл эмч ажилтнууд хариуцлага үүрхээс зайлсхийж юм гэж үүнийг ойлгоно. Сүүлийн үед бол гараад дэгдээд байгаа янз бүрийн төрөл бүрийн өвчин хүүхдэд тусаад байгаа Улаанбаатар гэх зэрэг одоо айл 30-40 жилийн өмнө арилгагдсан улам өргөө болгосон байсан өвчнийг одоо дийлэхгүй байгаа нь өөрөө ажил мэргэжилтэд хариуцлагагүй хандаад байгааг харуулдаг байгаа. Ийм тохиолдолд бол энэ төрлийн одоо зүйл ангийн заалтыг чангаруулахаас өөр арга байхгүй шүү дээ. Өнөөдөр Монгол улсад эрүүгийн хуулийг чангатгаж эмч нарын хариуцлагын асуудлыг сөхөх цаг ирсэн үү? Бид хариуцлага алдаж их хүүхдийг амьдын хагцалд учруулах цагаан гартай эмч нарт хариуцлага тооцож чадах уу? Угтаа Монгол улс Улаанбаатар өвчнийг 1970-аас 80 онд бүрэн устгаж 2013 онд Улаанбаатаргүй орон гэх гэрчлэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч байлаа. Гэтэл техник хэрэгсэл сайжирсан 21-р зууны Монгол улсад он гарсаар 59 хүүхэд Улаанбаатар өвчнөөр хорвоог орхилоо. Нэг талаар үүнийг салбарын яамны эзэнгүүрэл эмч эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хомсдолтой холбож ойлгож болох ч нөгөө төгөөр эмч зөвлөгчдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой байж болох юм. Иймд 10,000 эмч нарын эрх ашгийг бус нийт 3 сая хүний төлөө холбогдох хууль тогтоомжийг чангаруулж эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэх хүн ч цөөнгүй байна.